One Piece-ийн түүхийн хамгийн том дулаан ойртож байна. За сайн байцгаана уу guys, одоо хугацаанд бичлэгээсэнгүү. Тэгээд би өнөөдөр One-ийн түүхэнд хамгийн байж болох өндөр магадлалтай 6 лупигийн дээсэн гэрэлцэх гэж байна. Энэ бол маш сонирхолтой зүйл шүү guys. Дуустал үзээрэй. Мэдээж зарим дулаан бусдаас илүү хүлээлттэй байдаг. Жишээлбэл одоо миний ярих гэж байгаа ирээдүйд болох хамгийн байж болох хүч ихэр дөрүүд. За ингээд бичлэгээ эхэлцгээе. За нэг уучлалт хүсье. Би энэ хүү бичлэг дээрээ дөнгөж өөрийнхөө үзэл бодлоо аим гоё реакшнлэг одоо хийж эхлэх гэж байгаа байхгүй юу. Тэгээд тиймдээ ч одоо ингэсэн чинь одоо гэдэг гүгүүд амар их орцсон байгаа болохоор намайг уучлаарай. За тэгээд бичлэгэнд орцгоё. Хаа сонголт бол One Piece-ийн хамгийн том дээстүүдийн нэг бол гарцаагүй мөн. Гэхдээ 2-4 одоо хамгийн том дээсэн гэдэг дээр одоо алалцж байгаа. Тэр нь бол ийм үү. Гэхдээ зарим хүмүүс одоо ийм үү биш, харин Luffy-гийн эцсийн тулаан бол хар цагалтай их тулаан гэдэг амар олон хүмүүс одоо ингэ мэтгэлцдэг юм байна л та. За тэгээд аль нь ч яасан яах вэ? Тэгээд хоёулаа амар том тулаан болох хэвээр. За тэгээд болж л өгөөл хоёуландаа толцсон ч яах вэ тий? Цаг бол байна. 20 жил хүлээсэн шүү дээ, тийм ээ тий. За хар цагалт Luffy-ээр яагаад толдох хэвээр? Энд дээр нэг энгийн ойлголт байдаг. За хар цагалт бол одоо гараад байгаа маш хүчрхэг дүр буюу Дэвид Джонсын удмын хүн гэдэг нь бол тодорхой болсон. Иймдээч Дэвид Джонс гэх удам нь одоо ингээд удмаараа ингээд хараалтай одоо удмаараа тэгээд амар тийм хүчрхэг болох зориулт юм шиг тий нэг тийм болцсон байгаа даа. Дэвид Джонс өөрөө байна. Тэгснээр Роксти Зебек байна. Одоо бүр хар сахалт хүртэл гараад ирсэн байна. Бүр гарч ирэхдээ бүр хоёр хүчрхэг читгэний юмстай болчихсон. За тэгээд одоо удмын хараалыг зогсоохын тулд угаасаа Luffy хар сахалтай тулдах нь бол ойлгомжтой. Тиймээс Luffy болон хар сахалтын тулаан Devil Jimsний бүр гайхамшигыг үзүүлнэ. Хамгийн хүчрэхэд Devil Jimснүүд бүр хоорондоо тулдаа бүр аймшигтэй биш гэж зү. За хар сахалтаар нэг ийм хүү богинохноор одоо ингээ халаатай чи. За дараагийнхаар бүр сонирхолтой заяа. Конко. За тэрээр гигантнүүдийн нэг гэтээ Luffy-тэй тулдахад одоо хүч нь хөрөхгүй гэж одоо хүмүүс бодож байгаа. Гэхдээ одоо өргөлжиж буй Elba Park дээр LED-ийн гол дэсэнд болчихсон байгаа. За гэхдээ одоо нэг сонирхолтой нууц бий. Конко нь гигантнуудаас ялгаатай нь Имүтэй бүр шууд холбоотой. Имүгийн хүчийг одоо баг сагаар харуулж байгаа дүр. За яаж вэ гэвэл Имү Конког бүр удирдлагатай авсан заяа. Имү Конко одоо Имүгийн удирдлагатай тоглоом нь болчихсон гэсэн үг. Иймдээч Конко одоо маш хүчрхэг дайсан болох нь одоо баттай болцсон байгаамаа. За тэгээ сая хэлсэн тийм үү? Имү өөрийн хүчийг Конкогоор дамжуулан илэрхийлж Элбапи асар их сүйрэл авчирч байгаа заяа. Бүр яаж вэ гэвэл бүр Йонко төвшний одоо Элба паркийн хамгийн хүчтэй хоёр Дори Бороги гэх хоёр бүр Йонко төвшний тус бүртээ сая 800 саяын чагналтай хоёр дүрийг ялцчихсан гэж боддоо. Үүнээс ч зогсохгүй заяа. Элбапи хүмүүсийг өөрийн талдаа оруулж бүр эсрэгээр нь болгочихсон. Эндээс хараад үзвэл Элба парк одоо бүрэн мэдлэлтэй Конкод ялгачихсан гэсэн үг. Гэхдээ энэ арк бол дуусах болоогүй. Яагаад гэвэл Luffy тэнд байгаа. Бүр айлхтай биш гэж зү. Одоо Luffy Конко хоёрын тулаан одоо цаг хугацааны асуудал болцоход байна. За гэхдээ энэ дээр нэг таамаг гарч ирэхэд Конко Luffy-гээс зугтах магадлал өндөр. Гэхдээ хариуд нь Конко Luffy-г ялаад одоо эхний ээлжинд Luffy-г ялах магадлал бас өндөр. Энэ бол 50% магадлалтай хоёр таамаг. За гэхдээ энийг мартаж болохгүй. Хэдий Имү өдөрдөж өөрийнхөө хүчийг бас харуулж байгаа ч гэсэн жинхэнэ хөлбөр нь бүр маш хүчтэй байх нь бол ойлгомжтой гэх юм уу. Одоо л Конко ч сул хөлбөр нь гэсэн үг. Харин Имүгийн жинхэнэ хэлбэр нь түүнээс хавьгүй айлхтай төвшөнд байх нь тодорхой. Эндээс дүгнээд үзвэл Luffy Конког ялах байх. За тэгээд Имүтэй тулдах халаалтын Конко өгчөж байгаа гэсэн үг. За тэгээд Luffy ба Имүгийн эцсийн тулаан One Piece-ийн бүх цагийн хамгийн хүлээлттэй тулаан байх бөгөөд дэлхийн хувь заяаг шийдэх мөч болно. Нэгэнд Joy Boy ялагдсан бол одоо Luffy гарч иж Имүг ялах нь угаасаа тодорхой. За энэ үрээд Конког дуусгая. За дараагийн дүр бол Акаино. За Акаино бол Luffy-г одоогийн хэмжээнд хүрэхэд нь хамгийн их хувь нэмрээ оруулсан бүр дайсан гэсэн. Дайсан. Гэвэл угаасаа хүн бүр мэдж байгаа. Маринбар дайны үеэр Адмирал байсан Акаино Luffy-гийн ах подкастын AC түүний нүдэн дээр алсан нь одоо Luffy-гийн галыг бадран асааж чадсан. За тэгэхээр Luffy бол Акаиногийн тулаан бас байх боломжтой. За энэ үйл явдал нь Luffy-д маш том шарах үлдээсэн бөгөөд Peach түүний өшөөг авах хүчийг тэсэн яд хүлээдэг.
За энэ дээр нэг юм ярий. Акайно зүгээр нэг ядармал байсан тийм үү? Одоогийн төвшөнд байгаа лупиг хизээч барахгүй. Гэхдээ одоо Акайног лупигийн хэмжээнд тулгадах хүч чадалтай гэдгийг одоо багс агаар баталж өгдөг. Жишээ нь гэвэл жирийн нэгэн ядармал байсан хүн одоо плотын ядармал болж дэвшсэн. Энэ бол одоо зүгээр нэг тохиолдол биш ээ. За харин нөгөө талд Козан Гарпиг ялчихсан тийм үү? Гэхдээ Гарпиг ялсан Козаныг Акайно ялсан гэхлээр одоо 2 жилийн дараа Акайно бүр Йоко төвшөнд хүрчихсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр Лупитэй А8 тулдах нь боломжтой зүйл. За гэхдээ Лупи тулдахгүй маа гэхэд Саба тулдах магадлал бас маш их өндөр байгаа. За энэ талаар жаахан ярилцъя. За Лупи бол гол дайсан буюу ийм үү хар цагттай тулдаа явчихна. Тэгээд Акайнотой тулдах цаг зав байхгүй гэсэн үг. Тэгэхээр Лупиг орж тулдах нь одоо Саба юуны тулд байгаа билээ те. Ах トゥ гийн ярилцаа Акайно Эсиг алсан хор юу лээ? Акайно Эсиг алсан бас тийм хорцол нь бас Сабад бас үлдчихсэн байгаа. Тэгэхээр сүүлийн тулааныг Акайнотой хийх өшөө авалтын тулааныг Саба хийх магадлал өндөр. Одоо Сабагийн Акайнотой хийх тулааныг бид дараагийн өөр бичлэгээр ярих баха. За дараагийн тулаанаар 5 ахлагч Кросай. Лупи эднээ тэдэндээ тулаанд орж байсан. Эка Дарк Кросай бүгд ирсэн. Гэхдээ аним дээрээ болохоор аним манга дээр болохоор Лупи 5 Кросайд одоо 5 Кросайг бүр Том Жеригийн клипээр те бүр хаалж өгсөн шүү дээ те. Хаалж өгсөн гэж бүр амар их шоглож өгсөн. Тэгсэн хэдий ч Кросай нарт ямар ч нөлөө байгаагүй. Одоо нөгөө утгаараа одоо хүмүүсийн харах өнцгөр бол Лупи бол Кросайнуудаас хамаагүй хүчтэй шоглдог. Гэхдээ нөгөө талаараа ямар ч гэмтэл аваагүй Кросай нар Лупиг харин баг шоглоод байгаа юм шүү те. За яагаад тэднэрт хор өнөр очиж чадаагүй вэ? Лупи ч конкурент хакетэй шүү дээ. Тэ? Гэхдээ тэдэндээ тулдахын тулд ганцхан хааны хакетэй байгаад одоо ямар ч нэмэргүй гэдгийг бид нар бас харж авлаа. Гэхдээ одоогоор Эльба парк дээр байгаа одоо гигантнууд гэж яригадаад байгаа 5 хүн 4 ч гэдэг лөө. Гигантнууд гэж яригадаад байгаа хүмүүстэй Лупи тулалдаад одоо нөгөө тэр хүмүүсийн чинь болохоор хааны хакегаар одоо Лупиг гинтэл учруулж чадаад байгаа шүү дээ. Тэгээд тэдэртэй тулдаж жоохон туршлага цуглуулад магадгүй Кросай нарт нөлөө үзүүлэх ямар нэгэн хаки арга замыг олох боломжтой юм аа. За дараагийн дайсан бол Шанкс. Гэхдээ Шанкс Лупигээр хоорондоо дайсагдгүй. Харин ч Шанкс Лупиг аварч түүнд үд амжигдсан малгайгаа өгч далаан дээр нь болох мөрөөдлийнх нь эхний алхмыг тавьсан. Энэ талаараа ч тэр хоёр дайснах ямар ч үндэслэл байхгүй. Гэхдээ нөгөө тал заавал тэд хоёр тулдах ёстой. Яагаад гэвэл угаасаа тэр хоёр чинь далаан дээр чинь нэг л зоригтой. Тэр нэг зорилгынхоо төлөө тэнгэрт нэг нар байдаг шиг тэр хоёрын тулаан бас гарах ёстой юм аа. Тэгвэрч гэсэн Лупи өөрийн хүч чадлыг харуулж Шанксыг давсан гэдгээ батлахын тулд тэр хоёр тулдах ёстой. За Шанкс л одоогоор хамгийн хүчтэй Йонко. Бас хамгийн шилдэг хаки хэрэглэгч. Ингээд бодоод үзэнгүүт Акайнотой Саба тулддаг шиг 5 Кросайтэй Шанксийн багийнхан тулна. Яагаад Шанксийн багийнхан гэж хэлсэн бэ гэвэл Шанксийн багийнхан бүгдээрээ шүтгэн жимсэдэггүй. Магадгүй Кросай нартай тулдахын тулд чөтгөрийн жимс идээгүй байх шаардлагатай байж магадгүй. Тэрийг ч мэдээд Шанкс өөрийнхөө багийнхаа хүмүүсийг хакийг нь хөгжүүлээд арга замыг танилцуулаад жимс идүүлэхгүй яваад байгаа байж магадгүй. Тэгэхээр эцсийн тулаанд одоо жаахан ч гэсэн хүн нэрээ оруулах юм бол Шанкс. Шанкс Кросайтай тулдна. Яагаад гэвэл одоо юуны тулд одоо хамгийн өчгөх хакитай хүн гэж яригадаад байгаа юм лээ тий. Тэр хамгийн өчтэй хакигаа Кросай нарт нөлөөтэй хаки эзэмссэн болоод хамгийн өчтэй хаки хэрэглэгч гэж одоо яригадаад байж магадгүй юм аа. За энэ хүрээд миний бэлтгэсэн бичлэг дууслаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтаа түр баяртай. Лайк болон subscribe дараад өгөөрэй. Please. За тэгээд дараагийн бичлэг удахгүй орно. За энэ бичлэг одоо сонирхолтой бичлэгүүдээ араас нь оруулсаар байх болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтаа түр баяртай.